Эрхэм хүндэт 7 дугаар их хурлын төлөөлөгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. 2016-аас 2020 оны мэрэгсэн нэгтлэн бодгчдын институтын удирдах зөвлөлийн ажлын тайланг та бүхэндээ танилцуулъя. Юуны өмнө энэ ажлын тайланг хийхэд бол 5 үндсэн чиглэлээр бол тодорхойлсон байж байгаа. За эхний чиглэл нь бол байгууллага танин мэдэх, стратеги боловсруулах гэсэн нэг үндсэн чиглэл байж байгаа. За хоёрдугаар чиглэл нь бол стратеги дэмжих төсөл хөтөлбөрүүд юу хийж яаж байгууллагадаа хүрэх юм бэ? Энэ зорилгодоо хүрэх юм бэ гэдгийг тодорхойлох. За гуравдугаар асуудал нь бол засаглалын тогтолцоог ил тодор сайжруулах, дөрөвдөх нь менежментийг үр ашигтай зохион байгуулалтанд оруулах, тавдах нь хамтын ажиллагааг өргөжүүлэх. За энэ 5 зүйлээр бол удирдах зөвлөлийн ажлын тайланг тавья. За хамгийн түрүүнд стратеги тодорхойлж, стратегийн чиглэлүүдээ гаргах гэж байна. Байгууллагыг таньж мэдэх гэдэг бол хамгийн томоохон зүйл гэдгийг та бүхэн бол мэднэ. Байгууллагыг бид нэр явцруулж харах юм бол тухайлбал бидний институтыг явцруулж харах юм бол зүгээр л нэг сургалтын төв. Бүр даажаа дахиад явцруулаад харах юм бол гишүүдэд үйлчилдэг төрийн бас байгууллага гэх мэтээр бол тодорхойлох болно. Одоо ч гэсэн бид нар манай байгууллага яг юу хийдэг вэ? Ямар статустай байгууллага вэ гэхээр зарим нь хэлж мэддэггүй. Миний эрх ашигыг яаж хамгаалах юм? Надад ямар өгөөжтэй ингэсэн байдлаар ингэж ханддаг гишүүд хүртэл байдаг. Энэ нь бол байгууллага бүрэн таньж мэдээгүй байгаагийн илэрхийлэл. Тэгэхээр энэ байгууллагыг таньж мэдэхийн тулд бид 3 сар ажилласан. 3 сарын турш бид юу хийсэн бэ гэхээр энэ байгууллага бол мэрэгжлийн байгууллага юм а гэдгийг тогтоосон. Энэ тогтоох ажилд маш их идэвхтэй оролцсон удирдах зөвлөлийн гишүүд гүйцэтгэх удирдлагын багийнхандаа дахин талархаж байгаагаа илэрхийлье. Юуны өмнө мэрэгжлийн байгууллага гэдгийг бид тодорхойлох чиглэлтэй болсон. Тэгхийн тулд энэ байгууллага дөрвөн талаар тэгш хамтран хөгжих хэрэгтэй гэдгийг бол тодорхойлж байгаа. Энэ дөрвөн тал нь бол тогтвортой хөгжлийн тал байж байгаа. Байгууллага үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж явуулахын тулд санхүүгийн их үүсвэртэй, өөрийн гэсэн орлоготой, байр савтай, дээрээс нь засаглал нь тогтвортой хөгжиж явах хэрэгтэй гэсэн энэ агуулгыг бол тогтвортой хөгжүүлэх чиглэлд оруулж байгаа. За дараачих нь бол гишүүдийн үнцэн. Гишүүдгүй бол манай байгууллага байхгүй. Гишүүддээ бид үнцийг өгч чаддаггүй бол энэ гишүүдийг бол бид хадгалж, хамгаалж, өсгөж хөгжүүлж чадахгүй. Дараа нь мэрэгжил ба хариуцлага гэсэн асуудал байж байгаа. Мэрэгжил ба хариуцлага гэж яг бид юу хэлээд байна вэ? Үнэхээр мэрэгжлийн байгууллага бол бид нар тодорхой цол, хэрэгэм, шалгуур тавьдаг. Энэ шалгуур тавьсныхаа хэрээр бид нар тасралтгүй хөгжүүлдэг. Буцаагаад энэ хүмүүсээс хариуцлагын тогтолцоо нэгтгэдэг. За дөрөвдөх нь бол хамтын ажиллагаа, харилцаа хамаарна. Манай байгууллагыг хэн нэг нь хүлээн зөвшөөрөхгүй, хинч биш гэдэг байдлаар эсвэл мэддэггүй байдлаар нийгэм хандах юм бол бид нар цаашдаа тасралтгүй хөгжих боломж байхгүй, оршин тогтнох боломж байхгүй. Тэгэхээр энэ дөрвөн чиглэлийг бол тэнцвэртэй хөгжүүлж иж мэрэгжлийн байгууллага гэдэг статустай явуулна. Энэ мэрэгжлийн байгууллагыг энэ дөрвөн чиглэлээр ингэж гаргаж ирснээрээ бид нар цаашдаа ерөнхийлөгч хинч вэ? Удирдах зөвлөл хинч вэ? Гүйцэтгэх захирал хинч вэ? Энэ байгууллага бол тасралтгүй хөгжих юм аа. Угаасаа энэ дөрвөн чиглэлийг гаргасны дараа Аз намхан талаан нэгтлэн бодогчдын холбооноос буюу КАПА-гаас хөгжлийн дөрвөн чиглэл гэж ингэж гаргасан. Энэ дөрв бол бидний гаргасан энэ дөрвөн чиглэлтэй нийцж байгаа учраас бид илүү ойрхон тааруулж ингэж авч үзэхээр шийдсэн юм аа. За тэгээ энэ байгууллага таньж мэдэх мэрэгжлийн байгууллага гэдэг энэ статусыг бид нар олж тогтоогоод үүнийг эргэцсэн хувьд илүү бэхжүүлэх үйл ажиллагааг хийсэн. Энэ бэхжүүлэх үйл ажиллагааны хувьд стратегийн төлөвлөгөөгөө бол зохиосон. Өөрөөр хэлбэл энэ дөрвөн чиглэл дотроо энэ дөрвөн чиглэлийн ажлуудыг хийх зорилгоодыг хийсэн. 16 чиглэл тогтоосон. Энэ 16 чиглэлийг дэмжиж ажиллахын тулд бид ямар хуу ажлуудыг хийх вэ гэдэг байсан. За энэ бол хамгийн ихний ажил буюу байгууллага таньж мэдэх, байгууллагын стратегийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлох ажил байсан. За хоёрдугаар ажил бол энэ стратегийн чиглэлүүдэд хүрэхийн тулд бид тодорхой үйл ажиллагааг хийх ёстой. Ямар зарчмаар юуг яаж хийх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Стратегийн зорилго чиглэлдээ хүрэхийн тулд бид тодорхой үйлдэлүүдийг тодорхойлно. Энэ үйлдэлүүд нь өөрөө байгууллагын бүтээмжийг тодорхойлно. Тэгэхээр 14 төслийг боловсруулсан. Энэ 14 төсөл өөрийн гэсэн тусдаа эхэлдэг хугацаатай, дүгндэг төсөвтэй, санхүүтэй үйл ажиллагааны хэлбэр нь ийм төсөл хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа. Ингэж байж бидний энэ дөрвөн чиглэл рүү хөгжинэ. За энэ бол менежментийн шинжилгээний хувьд ялангуяа манай Монгол улсын хувьд бол шинэлэг зүйл байснаар онцлог байж байгаа. Угаасаа энэ төслийн хэлбэрлөө байгуулах шилжих 3 хэлбэр байж байдаг. За хамгийн том хэлбэр нь бол бюрократик систем буюу хуучин бидний тэр нөгөө функционал бүтцээр төслийг дотор нь оруулж шингээх. За энэ бол нэгдүгээр хэлбэр. Хоёрдугаар 100% прожект хэлбэр рүү шилжих гэж байна. Төсөл хэлбэр рүү шилжих. Энэ бол одоо бидний явуулж байгаа хэлбэрүүд. За энэ хоёр тал бол өөрийн гэсэн давуу тал, сул талтай. Та бүхэн өөрөө мэдж байгаа төслийн менежментийн удирдлагаар. За гурав дахь нь бол матриксын хэлбэр буюу хосолсон хэлбэр. Одоо бид 100% төслийн хэлбэр рүү шилжиж үзлээ. Үүний давуу талуудыг аваад бүтээмжүүдийн нэмэгдүүлэх замаар хэмждэг болгонгуудаа одоо матриксын хэлбэр рүү шилжүүлнэ. Ингэж байгууллага бол зөв бүтэц, зөв зохион байгуулалт руугаа оруулна. Төсөл прожектуудыг бид ямар хөө хэлбэрээр зохион байгуулах вэ? Хүмүүсийн оролцоог яаж хангах вэ гэж.
Тухайлбал удирдах зөвлөл ер нь бол идэвхгүй ажилдаг. Үйл ажиллагаа руу хит орох болохгүй засаглалын кодексаараа. Дараагийн асуудал нь удирдах зөвлөл улиралдаа нэг удаа хуралдаад гүйцэтгэлийн болов ялангуяа нэг санхүүгийн үйл ажиллагааг л хяндаг. Энэ байдал бол одоо хамгийн идэвхгүй удирдах зөвлөлийг зохион байгуулалтаа гэж ингэж үзэж болно. Энийг бид нэр өөрчлөхийн тулд төсөл хэлбэр дээр удирдах зөвлөлийн гишүүдэд хувааж ажилласан. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааг тодорхойлох, үн цэнийн тодорхойлох, эхэлж дуусахын тодорхойлох, төсөв хөрөнгийн тодорхойлох замаар энэ төслийн үйл ажиллагааг хариуцсан удирдах зөвлөлийн гишүүд нь төлөвлөж зохион байгуулад үнэлээд буцаагаад удирдах зөвлөлдөө танилцуулна. Энэ бол үйл ажиллагаа руу орж байгаа хэлбэр биш. Гэхдээ үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж байгаа хэлбэр. За 3 дахь одоо засаглалын ажиллах буюу томоохон хэлбэр бол засаглалын кодексийн дагуу ажиллах. Нэр дэвшүүлэх хороо, цалин хөлс урамшууллын хороо, аудитын хороо гэж энэ хороо гэж. Аудитын хороо юуг яаж хийхээ төлөвлөнө. Энэ төлөвснөөрөө бид нар үйл ажиллагааны төвшөнд, бодлогын төвшөнд, гаргаж байгаа шийдвэрүүдийн төвшөнд тасралтгүй сайжруулалтыг хийн, хяналтыг хийн, зохион байгуулалтуудыг дахиж төлөвлөж улам сайжруулах юм тасралтгүй үйл ажиллагааг хийж болох юм. Өөрөөр хэлбэл аудитын ажиллагаа нь бодлого төлөвлөлтийг хүртэл гаргаж хянах боломжтой юм а. Цалин хөлс урамшууллын хороо бол цалин хөлс тооцдог газар биш, бүтээмжийг тооцдог. Жишээлбэл зарим газрууд хит олон хүнээр хэд бүтээмжгүй ажилладаг. Тэгвэл жишг тооцох замаар нэг хүний цалинд ноогдох үйл ажиллагаа нь хэн юм бэ гэдгийг тооцох замаар бусад байгууллагуудтай харьцуулах бүтээмжийг тооцдог. Үнэхээр заримдаа хит их ажил хийгээд бага цалин авдаг. Эсвэл зүгээр л нэг цалин аваад ингээд сул байж яадаг. Энэ бүтээмжүүдийг бол тооцож яадаг. Удирдах зөвлөлийн ажилласан засаглалын хороонуудаас нэлээд чухал хороодын нэг бол нэр дэвшүүлэх хороо. Нэр дэвшүүлэх хороо гэдэг бол гүйцэтгэх удирдлагын тэр эрх үхийн албан тушаалтныг сонгон шалгаруулж яадаг. Ингэснээрээ байгууллагууд чадварлаг боловсон хүчнүүдийг тасралтгүй татчих боломжийг хүргэдэг. Өөрөөр хэлбэл тэр мэрэгжлийн үйл ажиллагаануудыг хамгийн сайн хүмүүсээр тасралтгүй байнга судалж гүйцэтгэх захиралд зөвлөж санал болгосноор энэ гүйцэтгэх удирдлагын багийг мэрэгжлийн хараат бас гишүүдээр бүрдүүлэх боломжийг бас бүрдүүлж байгаа. Нөгөө төгөр удирдах зөвлөлч гэсэн энэ нэр дэвшүүлэх хороо нь одоо сонгуулийг ил тод явуулах, нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулах гэх мэт юм маш их одоо зохион байгуулалтын ажилд үнцэн оруулахаараа энэ чухал ажил бүгдтэйгаараа дараагийн залгамж халаануудыг бэлдэх, дараагийн хурал сонгуулиудыг зохион байгуулах энэ үүрэг ажиллагаануудыг санаачлах бол нэр дэвшүүлэх хороо маань хийж явж байгаа. Хараат бас байдлаар бас хийж явж байгаа. Менежментийн шинжилгээг бол эхлүүлсэн. Менежментийн шинжилэл дотор бид нар ямархуу зохион байгуулалт хийсэн бэхээр төсөл хэлбэрлүү шилжүүлснээр нэгдүгээр бүтээмж үр ашигыг сайжруулж байгаа. Шууд юу л зориод байгаа юм тийшээгээ яаж ажиллах юм ингээд зохион байгуулалтын маш уян хат хэлбэрүүдийг сонгож байна. А нөгөө төгөр оролцоог хангах, ил тод болгох гэсэн юм хоёр зарчмуудыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл менежментийн баг өөрөө үйл ажиллагааг ямар хэлбэрээр зохион байгуулж болно. Гэхдээ үүнийг удирдах зөвлөлөөс тогтоож өгсөн. Оролцоог нь хангах. Аливаа үйл ажиллагаа хийх гэж байгаа бол болжгүй гишүүдээсээ их оролцуул. Тэгээд зорилгоор нэгд. Энэ зорилгоо нэгдэхгүйгээр үйл ажиллагаа хийх юм бол манайх шиг мэргэжлийн байгууллагуудын хувьд бас үр дүн тодорхойлон гарахгүй гэдгийг мэдэж хэлсэн. За тэгээд менежментийн зохион байгуулалтын хувьд одоо бид нар дөрмөн дээр тусгасан байж байгаа. Эрх үхийн албан тушаалтан гэдэг зүйл явж байгаа. Энэ эрх үхийн албан тушаалтан гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлж болно. Багийн шийдвэрүүдийг гаргана. Мэдээж гүйцэтгэх захирал бол тэр багийн толгойлогч, удирдагч, чиглүүлэгч, эцсийн шийдвэр гаргагч нь байна. Гэхдээ багаар шийдвэр гаргаснараа бид нар тогтвортой байдлыг хангаж байгаа. Энэ багийн хамгийн сайн боловсон хүчнүүдийг сонгон шалгаруулж авч явах ажлыг нэр дэвшүүлэх хороо зөвлөж байна. Өөрөөр хэлбэл нэр дэвшүүлэх хороо бол бараг байнгын ажиллагаатай шахуу байна. Менежментийн төвшөнд хамгийн сайн одоо чиглэлийн захирлууд, чиглэлийн менежерүүд хаана байна вэ гэдгийг байнга тасралтгүй судалж гүйцэтгэх захирал санал болгож явна. Нөгөө төгөр төлөөлөө удирдах зөвлөлт ч гэсэн хамтын ажиллагаа тууз удирдах зөвлөлд орж ирэх нийгэм дээр байж байгаа сайн хараат болон хараат бус гишүүдийг санал болгож байна. Ингэснээрээ бид нар өөртөө хэрэгтэй зөв боловсон хүчнүүдийг байгууллагадаа татаж ажиллах ийм боломжийг бас бүрдүүлж байгаа. Удирдах зөвлөлөөс исэн дараагийн нэгэн ажиллагаа бол менежментийн шинжилэлд одоо зөвлөмж даалгавар гаргасан. Энэ хэдэн даалгавруудын одоо хамгийн чухлаад бас дурдъя. Энэ бол засаглалын төвшинг тодорхой болгох. Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл юу хүсээд байгаа юм, яаж томьёолоод байгаа юм, түүнийг гүйцэтгэх удирдлага яаж хийж байгаа юм. Энийг бол бас гишүүдтэй ил тод нээлттэй тайлгнадаг болгох энэ зарчмыг бол тодорхойлсон байж байгаа. Мөн гишүүдийн оролцоог бол ил тод болгох асуудал явж байгаа. Байгууллагын үр ашигтай зохион байгуулалтын хэлбэрийг хэмждэг KPI систем биш шилжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл нэг төслийг хийхэд ямар зорилго тавьсан, энэ төсөл нь тэр зорилгодоо хүрсэн үгүй гэдгийг бүгдийг хэмжигдэхүйц харагдахуйц болгох асуудал явж байгаа. За тэгээд дээрэс нь
шилэн дансны асуудал явж байгаа. Шилэн дансны асуудлыг хийхэд тулд хамгийн түрүүнд өөрөө бүртгэл цахимжих ёстой. Бас нэг чухал зүйл бол засаглалын кодексыг байлгах ёстой. Өдөрдох зөвлөл нь тусдаа тайлангаа тавьдаг. Бодлогоо гаргадаг. Ямар бодлого гаргасан. Гүйцэтгэх удирдлагын тэрийг ямар арга зүгээр хэрэгжүүлсэн зүйлийгөө тайлгадаг болгодог. Тэгээд ISO нэвтрүүлэх, удирдлагын стандартыг нэвтрүүлэх гэсэн ийм даалгавруудыг бол хийгээд энэ ажлуудыг бодлогын хүрээнд тодорхойлоод гүйцэтгэхийн шалгаад явуулсан. За өдөрдох зөвлөлөөс байсан бодлогын ажиллагааны 5 дахь нь бол хамтын ажиллагаа. За хамтын ажиллагааг та бүхэн мэднэ хоёр хувааж болно. Гадаад хамтын ажиллагаа, дотоод хамтын ажиллагаа гэж. За гадаад хамтын ажиллагааны хувьд КАПА-гийн болон АЙФАК-ийн одоо дэлхийн нэгтлэн бод хуульчдын холбооны урлуудад идэвхтэй оролцох хамтарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулах талаар хэд хэдэн төслүүдийг ярьсан. Харамсалтай нь ковидын улмаас зарим нэгэн төслүүд бол эхэлж чадаагүй. Гэхдээ КАПА-гийн ажлын хороодод манайхаас 6-аас 7 одоо гишүүн маань ажиллаж байгаа. Тэд үүндээ мэрэгших замаар одоо бусдаа сайн нөлөө үзүүлнэ. Бусад хүмүүсийг энэ КАПА-гийн хороод болон дэлхийн нэгтлэн бодогчдын холбоонд ажиллуулах замаар бид туршлагын суралцаж хөгжүүлэх гадаад хөгжлийн боломжийг гишүүдэд олгох боломжтой болж байгаа. Үүнийг бол бас нээлттэйгээр сонгон шалгаруулалтаар явах энэ зарчмыг бол тодорхойлсон. За дээрэс нь энэ дашрам дуртахад ковидын үед тасралтгүй үйл ажиллагаагаар одоо явуулж автоматжуулах байдлаар ингээд сургалт шалгалтын ажиллагаад тасралтгүй явуулсан гэдгээрээ манай мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт дэлхийн нэгтлэн бодогчдын холбоон дээр бол одоо сайн жишгээр бол дурддагдсан. Энэ бол бас манай IT-ийн гүйцэтгэх удирдлагын байгууллага бол сайн ажилласны нэг жишээ гэж хэлж болох юм аа. SSC байгууллагатай бид нар эжвэрийн стратегийн түншлтийн гэрээ зорсон. За эжвэрийн стратегийн түншлтийн гэрээ гэдэг бол зөвхөн сургалтаар биш, менежментийн төвшөнд хамтрая гэсэн юм санаа. За үүний анхны одоо хэлбэр болж бид нар SSC-ийн гишүүдийн уулзалтыг 2020 оны намар зохион байгуулсан. За энэ цаашдаа стратегийн эжвэрийн түншлтийн хүрээнд бид нар хамтарсан маш олон сургалтын хөтөлбөрүүд, менежментийн үйл ажиллагаа, улмаар бие биенээсээ суралцах, магадгүй одоо SSC-ийн Монгол дахь одоо үйл ажиллагааг бид нар төлөөлөн явуулах гэдэг олон хамтын ажиллагаанууд нөхцөл бий болох нөхцөл бүрдэж байгаа. Мөн SSC Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтыг бас чадварчлуулах, олон улсад бас дамжуулж танилцуулах, гүүр болоход бол хамтран ажиллах юм зам нэгцэн гэж ингэж үзэж байгаа. За дотоодын хамтын ажиллагааны хувьд бид нар засгийн газар төрийн байгууллагууд руу бол мэдээлэлд тогтмол хөрвүүлж байгаа. Өөрөөр хэлбэл CPA Plus гэдэг сэтгүүл бол их хурлын гишүүд, Монголын топ 100 аж ахуй нэгжүүд, томоохон агентлагуудад бол одоо улирал болгондоо бол хөргөдөж байгаа. Ингэснээр одоо манай мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтыг мэрэгжлийн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг бол хүлээн зөвшөөрөх одоо суурь тавигдж байна. Таньж мэдхээс эхлээд одоо мэрэгжлийн үйл ажиллагаа. Зарим нэгэн одоо байгууллагуудаас бол манай сэтгүүлд ярилцлага өгье гэж байгаа чинь бол бидний одоо хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн хэлбэрүүдээ гэж ингэж бас үзэж болох юм. Улмаар энэ сэтгүүлээ мэрэгшүүлэх, магадгүй бид нар тогтвортой олон нийтийг гэгэрүүлэх ажил хийх замаар нийгэмд улам суурь хүрээгээ бэхжүүлэх, батжуулах юм бас боломж байж байгаа. Нөгөө төгөр Монгол улсад байж байгаа 20 мянган төрийн бус байгууллагаас 7 мянган төр засагтаа ямар нэгэн гэрээтэй ажиллаж байна гэж байгаа. Эндээс бол бид нарыг ялгах боломж бас байхгүй гэж ярьдаг. Тэгэхээр эндээс ялгархын тулд мэрэгжлийн шаардлагуудыг хангаж байгаа арай өөр байгууллагуудад бид нар хамтын ажиллагаагаа өргөжүүлж ялгуурлалыг хийх хэрэгтэй болж байгаа. Ер нь цаашдаа бид нар мэрэгжлийн гэдэг статусаараа илүү ялгуурлаж явахгүй бол төрийн бус байгууллага гэдэг статус бол цаашдаа бид нарын бүрэн тодорхойлох бас боломжгүй болж байгаа. За энэ хүрээндээ бол гадаад хамтын ажиллагаатай мэрэгжлийнхаа хамгийн гаднаадын том байгууллагын жинхэнэ гишүүн болсон шин чанарууд. Мөн гишүүнчлэлтэй их хурлаа хийгээд дэндээс нь бүх гишүүд нь төлөөлөгчөө сонгоод удирдах зөвлөлөө сонгоод тэр нь бол гүйцэтгэх захирлаа сонгодог энэ засаглалын зөв хэлбэртэй. 3 дугаарт яг нийгэмдээ үйлчилдэг. Өөрөөр хэлбэл мэрэгжлэрээ болон гишүүдийгээ хөгжүүлэх замаар нийгэмдээ үйлчилдэг. Ийм шин чанартай байгууллагуудыг бол мэрэгжлийн байгууллагын өгч байгаа ядаж засаг захиргаа засаглалын хувьд арай өөр байгууллагууд. Энэ байгууллагууд бид ялгуурлал хийхэд бол хамтын ажиллагааны гэрээ зурсан. Угаасаа ер нь манай Монгол улсад хуулийн хувьд бол мэрэгжлийн нэгдсэн холбоотой тухай хуулийн төсөл явж байгаа. Үүний бэлтгэл болгож одоо хэн нэгэн зүгээр хувь хүний компаниудтай ч юм уу байгууллагуудтай сургалтын төвтэй ажиллахаасаа илүү ижил төстэй мэрэгжлийн байгууллагууд хамтарч мэрэгжлийн холбоотыг суурийг бас тавьж явах хэрэгтэй. Институт өөрөө бас энэ суурь болох ёстой гэж ингэж үзээд одоо эмнэлгээчдийн нэгдсэн холбоо, дотоод аудитын холбоо, татрын итгэмжтэй зөвлөхийн нэг эмгэгтэй одоо ингэж хамтын ажиллагаа хийж байгаа. За энэ бол бие биенийгээ хамтын ажиллагааг дэмжих, туршлагаа солилцох улмаар мэрэгжлийн нэгдсэн холбоотыг болох юм суурийг тавьж байна. Тэгэхээр энэ 5 дахь үйл ажиллагаа бол хамтын ажиллагааг бид нар улам өргөжүүлэх хэрэгтэй. Гүйцэтгэх удирдлагын төвшөнд бол бүх ихтэй сургуулиудад хамтын ажиллагааны одоо санамж зурхаар явж байгаа. Сургалтын хөтөлбөрүүдийг бол бид нар бас
хамтарч ажиллах. Дээрэс нь та бүхэн танилцуулсан байх тасралтгүй хөгжлийн хөтөлбөрүүд болон мэрэгжлийн зэрэг олгох хөтөлбөрүүдийг сайжруулах гэх мэт олон талт ажиллагаануудыг бол үргэлжлүүлж байгаа. Энэ бол бас нэг талаасаа хамтын ажиллагаа, нөгөө талаасаа хөлөн зөвшөөрөгдөх хэлбэрээ. За ингээд 2016-аас 20 онд хийсэн удирдах зөвлөлийн бодлогын хүрээнд гаргасан энэ ажлуудыг бол энэ 5 зүйлээр бол тодорхойлж тайлгналаа. Тэгээ энэ 16-аас 20 онд хамтран ажилласан, цаг заваа сэтгэл зүрхээ зориулан ажилласан удирдах зөвлөлийн бүх гишүүдтэй болон гүйцэтгэх удирдлагын хамт олондоо баярлалт талархснаа илэрхийлье.